Сайн мэцгаано орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн заахлах инженер Дайрын Магадтай бид энэ удаад ярилцах гэж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тэгэхээр та бид хоёр бол одоо энэ орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэдэг энэ 2100 орчим хүн ажилладаг энэ том айлын одоо нэг эдээс болсон хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг одоо энэ уншигч үзэгчдэд танилцуулах зорилгоор энэ ярилцлагыг хийж байна л да. Тэгэхээр та эхлээд ярьслага ихэнд одоо энэ хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженер гэдэг энэ өөрийнхөө ажлыг танилцуулахгүй юу? Та бүхэн өдөр тутамдаа ямар ажил хийдэг вэ? За хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженер бол за манай хэрэглэгчдэд үйлчлэх төвд өглөө болгон шуурхай уралаа хийдэг. Тэгэхээр шуурхай уралаас болоод эхэлдэг гэсэн үг. Шуурхай урал дээр юу ярих вэ гэхээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай дээр ирж байгаа дуудлага, эрэлт хүсэлтүүд, за тэдгэрийн шийдвэрлэлтийн талаар, за мөн тухайн 24 цагийн хугацаанд болсон засвар үйлчилгээнүүд юу вэ? За тэр одоо тухайн өдөр болсон бүх процессуудтайгаа танилцсан. За тэгээ тэрнтэйгээ холбоотой одоо үүрэг чиглэлүүдэд ажилчдаа өгдөг болсон. За тэгэхээр одоо ер нь та бүхэн ч нөгөө орон сууцны оршин суугчдад голдуу үйлчлэгээ хүргэж байгаа байгууллага тий. Тэгэхээр ер нь одоо нэг тийм улирлын эсвэл сарын тийм ялгаанууд байдгүй одоо цагаан сарын өмнө ч гэдэг юм уу одоо ийм томоохон баяруудын өмнө илүү ирээдүйн дуудлага гомдол санал ихсдэг 103 сардаа нэг жаахан багасдаг ч гэдэг юм уу тийм ялгаанууд байх юм. Тийм ялгаанууд ер нь бол байна. Сараараа өөр. Одоо цагаан сарын өмнө бүгд л угаалга цэвэрлэгээ хийж хэлдэг штэ айл өргөд мэн тий сар шиндээ цэвэр цэмцгэр орох гээд тэрнтэй холбоотой усны хэрэглээ маань ихсэн. За тэгээд одоо тэрнтэй холбоотой усны хэрэглээ ирэхээр даралт унах. За тэр даралтыг одоо тохируулах гэх мэтчлэнгээр дээрэс нь усан амжтай холбоотой дуудлагууд маань бас ихсдэг гэсэн үг. За бидний хувьд ч гэсэн бас шоом сүлжээнүүдөө үзэр шалган айл болох айл хэрэглэгчтэйхээ усыг тасалдуулахгүй яг горимд нь барьж өгөх. За түүнээс гаднаас нөгөө бохор усны шоом сүлжээ одоо камеруудаа шалгах гэх мэтчлэнгийн ажлууд бол хийгддэг. Тийм үү. Тухайлбал өнөө өглөө жишээлбэл танаас шуурхай дээр ямар асуудлууд ирсэн бэ? Тэр талаар мэдээлэл өгч болов уу? За өнөө өглөөний шуурхай дээр манайх өнгөрсөн 24 цагийн хугацаанд ирсэн дуудлагын талаар танилцуулагдж яригдсан. За дээрэс нь нэг айл тусаалцсан тухаас яригдсан. Гэх мэтчлэнгээр. Тийм үү. За хэрэглэгчдэд үйлчлэх төв 2 гэж юм те. Тэгэхээр та бүхэн яг айл дүүргийн аль хорооны одоо энэ газар нутгийн байршлаараа хогцсон байдгүй яг хаана үйл ажиллагаа хийх вэ? За манай 2 дугаар төв бол Баян зүрх дүүргийн 4, 7, 14, 30, 41, 42 дугаар хорог хариуцж ажилладаг. За ерөнхийдөө 15 дугаар хороолол, за 14 дугаар хороол наран тул зах өгмөр захын зүүн тал хойдлын цагаан орон хотгон орчим гэсэн үг. Зөв нэлээд бас харцангуй сүүлд байгуулагдсан шинэ хотхон хорооллууд гэж хэлж болох үз газар тий. Сүүлийн үед одоо шинэ хотхонууд ирж байгаа гэсэн. Ер нь 15 дугаар хорооллын одоо нөгөө Жоков кино үлдээр сансар байгаа шүү дээ. Сансрын 15 дугаар хороол тий. Тэр хавцаа гэсэн. Зөв энэ одоо ус алдлаа одоо пар ажиллахгүй анж гэдэг юм уу манайх алхаа болчлоо энэ төргээл дуудлага мэдээллийг хамгийн дөрөв бид нар чинь та нар руугаа хандаж өгч байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ тухайн нөгөө орон сууц маань шинэ хуучин байхаас хамаарат бас гэмтэл гарах давтамж энэ төр нөөрөдөг бах тийм. Өөр байна. Ерөнхийдөө хуучны орон сууц манай дээр дийлэнх байгаа л да. Одоо тэднэр дээр шоом 5 давхар саарлууд 5 давхар саарлууд 9 давхрууд энэ төр манай дээр бол байж байгаа 15 дугаар хорооллын шоом сүлжээний хувьд яг зарим айлууд нь солисон байна. Дийлэнхтэй бас солигдоогүй байна. Дунд эзэмшлийн шоомууд нь бас солигдоогүй. Тэр болгон дээр гэмтэл гарах тохиолдлууд бол зөндөө байдаг. Ямар төрлийн гэмтлүүд гарах уу? Одоо тэр нь хэрэглэгчээс хамаарсан гэмтэл байх уу? Эсвэл одоо яалтчгүй л нөгөө шуум сүлжээний ерөн шуум сүлжээний насжилттай холбоотой цооролтууд тэрийг одоо өөрчлөн таамаглах боломж бол байхгүй байдаг. Яг ил хэсэгтээ бол за энэ шуум ерөөдөө муутсан байна. Энэ шуумаа солиороо гэд тухайн хэрэглэгчтэй бол хэлээд за ийм материал орох юм биш үү? Тэдний өдөр сольж өгье гэд ярилцаад тэ тохироод бол солигдно. Нүдэнд харагдахгүй даалт шуумууд бас байгаа л да. Одоо газар доорох. Тэр газар доорох гэхээс илүү одоо хан таазны завсар дундах шуумууд. Зөв. За та бүхэн рүү одоо ингээ хандж байгаа иргэдээс ирүүлж байгаа гомдол саналуудын одоо дийлэнх нь ямар агуулгатай байдгийг та бүхэн одоо ямар хугацаанд яаж шийдвэрлэж ажиллах вэ?
За манайх ер нь бол одоо халаалтын дуудлага. Тэ одоо халахгүй байна, халаалт муу байна. За ус алдсан, ус шөнийн шугамсэлжээтэй холбоотой, тоолуур, усны тоолууртай холбоотой. За мөн одоо бохиртой холбоотой, бохир одоо бөглөрлөө, тосгуур, галтуур, бөглөрлөө ч юм уу тий. Бэлэмжлэн дуудлагууд бол дийлэгтэй ирдэг. За тэгээд ерөнхийдөө айлын шугамсэлжээн дээр аж ахуйн нэгжүүдийн дотоод шугамсэлжээн дээр гомдол дуудлагууд ирдэг гэсэн. Тэгээд тухай бүрт нь аль болохоор тэгээд шуурхай шийдвэрлэхийн төлөө шуурхай шийдвэрлэнэ. Ирж байгаа дуудлагуудаа ерөнхийдөө бас ангилна л да. Ихэнх нь бол тухайн өдөртөө дандаа барагдуулаад явна. Айл дотор одоо жишээлбэл хойлогч нь барихаа байлаад ус алдчихж байгаа бол хойлогч шинээр солих. Айл нь одоо хойлогч аваад өргөл солиод өгнө. Уян солих ч юм уу тий. Тиймэрхүү дуудлагууд бол өдөртөө барагдаад хийгээ явчихна. За түрүүний хэлсэн шиг завсар дундаа одоо гэмтэлтэй энэ төр дуудлагууд байх юм бол айлын дээд доод айлууд тэр шугамыг ил гаргана. Тэгэхээр ингээд хугацаа шаардах учраас засвар үйлчилгээний хэсэг рүүгээ шилжүүлээд засвар үйлчилгээний хэсэг нь 24 цагийн дотор ер нь тэр шугамаас солиод дуусгана. Дуудлагыг бол 24 цаг хүлээж авч байна уу? Эсвэл зөвхөн ажлын цаг? Дуудлагыг 24 цагийн турш хүлээж авна. Тий. 4 ээлж операторууд ажиллаж байгаа. Зөв. Яг өнөө үед бол одоо жишээл өнөөдрөөс эхлээд ингээд бүх орон даяар цочрох өдрнэ гэдэг харуулад энэ шүү дээ. Тэгэхээр яг одоо нөгөө цаг үеийнхаа нөхцөл байдлаас хамаарат жишээлбэл одоо энэ пар халахгүй байх гэдэг бол одоо маш хэцүү нөхцөл байдал шүү дээ. Тэгэнгүүт одоо тиймэрхүү дуудлагууд дээр илүү нэн тэр үз сурчнаа явуулж ажилуулах ч гэдэг юм бас тийм зохицуултуудыг хийж ажиллах уу? Ер нь яг гомдол ирүүл тийм зохицуултыг хийн. Одоо халаалтын дуудлагын дээр үл гаднаа гарын температуртай уялдаад мэдээ параметр температурууд нь өсөө явж идэг. Тэгэхээр тэр тохируулгуудаа бол хийцэн байгаа. Өнөө өглөөний байдлаар манай халаалтын дуудлага 2 л ирсэн билээ. Гэдэг нь бага байна. Цөөхөн байна гэсэн үг үү? Тий. Манай 10,100 юутай өртөө. Тий. Тэгэхээр тэрнээс 2 л айл гомдол гэсэн байна. Дуудлага өгсөн л гэсэн. Тийм үү. Одоо Улаанбаатарт гэлтэхэд чи шөндөө одоо ингээд ас 35 хүрнэ гэд мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр одоо бидний та бүхэн тэр парны температурыг жишээлбэл хэд хэмээр нэмэх үү? Одоо хасах яг өдөр шөнийн температурын дундаж температураараа тооцсон л доо. Тий. Одоогоор бол нэг 70 орчим 70 градустай л явж байгаа. Тэр л хангалттай. Зөв. Ер нь л бүх орон даяар ингээл зохицуултуудыг хийж идэх юм байна тий. Одоо бид нар ч мэдээ параметрээ өдөр болгон өглөөний шуурхай дээр бас хянана. За тэгээ ирсэн дуудлагуудаас харж байгаа за хаана тоолдол гарав яавь гэдгийг бас үзэж шалгана. Түгээх төвүүд мэн бас услаан дамжуулах төв дээрээ горин тохируулгуудаа хийн. За цаашлаад дулааны шугам сүлжээ бас төв шугам дээрээ босоос станцууд дээрээ бас хийж авах. Станцууд маань бас өөрсдөн дээрээ бас тохируулгуудаа хийгээ явж идэг баг. Шатчатандаа л ер нь арга хэмжээг аваад явцгааж байгаа. Их ажил өрнөх юм байна тий. За та бүхэн бол нөгөө орон сууцны нийтийн аж ахуйн газар гэдэг маань бол одоо нийслэлийн захирагчийн ажлын албанд хариалагдж байгаа байгууллага тийм ээ. Хэрэглэгчид үйлчлэх төв гэж нэрлэж байна. Хувийн бас яг энэ таны одоо дөнгөж сая дурдсан үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаа хувийн конторуудаас нэлээдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Улаанбаатарын хэмжээнд хичнээн хувийн контор байна бэ? Улаанбаатар хотын хэмжээнд нэг 60 орчим хувийн контор бол үйл ажиллагаа явуулж байгаа гэж би бол сонссон. Яг одоо тоочны тоог бол зохицуулах ороноос гарах баг. За тэгээд орон нутгийн өмчтэй нэг гэдэг нь бол манай орон сууцны нийт аж ахуй удирдах газар. Тийм үү. Тэр 60% контор одоо хичнээн өрхөд үйлчлэг үзүүлэх үү? Тэр нь болохоор надад бол мэдээлэл байхгүй тий. Ер нь конторуудын тусгай шишрэл олгож байгаа байгууллагууд дээр л байгаа хэл та нийт тоо. Аль хорооноос асуух вэ? 2 хороо байгаад байгаа тий. Хоёулангаас нь л хоёуланд нь л тоонууд байгаа. Одоо цэвэр бохор ус түгэх хангах тусгай шишрлийг бол сангам жаргал татваргын ашиглалт үйлчлэгээ зохицуулах хороо олгодог. Тэгэхээр тэнцэнээс бол тодорхой гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ ямар байршил дээр нь хувийн одоо ямар байршлууд дээр нь энэ танай конторууд ажиллаад байна? За манай орон сууцны нийт аж ахуйн удирдах газар ерөнхийдөө дийлэнхтэй бол нөгөө хуучны орон сууцнууд дээр үйл ажиллагаа явж ирсэн. Одоо эн чинь 47 онд байгуулагдсан шүү дээ манай. Тэгэхээр ер нь тийм шинэ сүүлийн үед хувийн конторууд бол дандаа шинэ орон сууцнууд дээр л үйл ажиллагаа явуулж байгаа
барилгын компаниуд барилгаа бариад ямар контор түлээл гэж үгж юм гэдгээс шалтгаалж байгаа та. Сүүлийн үед манай дээр бол бас шинэ орон сууцнууд орж ирж байгаа. Одоо яг танаа хариуцдаг бүс дээр шинэ орон сууцнууд баригдах юм бол та бүхэн үйлчлэгийг нь үзүүлээд. Тий. Шугамсүлжээнээс бас хамаарна л та. Жишээлбэл одоо манай Услаан дамжуулах төвийн дараах шугамсүлжээн дээр холбогдсон орон сууц байх юм бол манай дээр гэрээтэй хамтран ажиллах гэрээгээр очиж байгаа. За. Хувийн конторууд иргэдэд хүргэдэг үйлчлэгийнхээ төлбөрийг өөрсдөө тогтоож байна уу? Эсвэл та бүхэндээ зөвшөөрч байна уу? Ер нь үйлчлэгээний төлбөрийг зохицуулах орнууд тогтоодог. Хувийн ч бай, улсын ч бай конторууд бол зөвхөн тогтоолыг дагаж мөрдөн. Үн тариф тогтоохгүй. Дээд доод хязгаарын ч гэдэм үү эсвэл одоо энэс энэний хооронд гэдэг тийм интервалтай дүм мөн байхгүй юу те? Байхгүй. Тийм. Цэвэр бохир усны үн тарифыг ус ангамж арга татварын зохицуулахороо тогтоож байгаа. Дулааны халуун усны тарифыг болохоор эрчим хүчний зохицуулахороо тогтоодог. Энийг би яагаад энийг асуусан бэ гэхээр яг манайх жишээлбэл 10 жилийн өмнө нүүсэн. Тэгээ нүүгээ тэр хорооллын эцсээс ингээд хаан ул руу ирсэн байхгүй юу? Тэгээд хаан ул руу ирсэн чинь нөгөө конторын маань төлбөр нэлээд нэмэгдсэн байхгүй юу? Бид яг өмнө нь бид нэр арай бага метр квадраттай байранд үйж байгаа ингээд ирсэн л дээ. Тэгээд тэр метр квадратаас шалтгаалсан нь тэгээд яг нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа контор нь бас хувийн контор байсан л та. Тэгээд нөгөө дуудлага өгөхөд жишээлбэл нэг дуудлага өгсөн өгөнгүүд жишээлбэл тэр байрны төлбөр дээр 5,000 төгрөг нөгөө дуудлага хамж энэ төр гээд нэмэгдээсэн байхгүй. Тэгээд би энэ хувийн контороод үнэ өөрсдөө тогтоод юм болов уу? Ямар ч юм нэлийн мэдих төгс үнийн ялгаа байсан. Ер нь бол аль ч одоо хувийн улсын контор үн тогтоохгүй. Зөвхөн дагаж мөрдөн. Хорооноос одоо чи яг энэ тарифаар л үйлчлэгээ явуул гэдэг. Тий. Яг зохицуулахаараа одоо Улаанбаатар хотын үн тариф дарахных Эрдэнэтийн хөдөө орон нутгийг ч юм уу тий тэргээрэл ялгаатай тогтоодог болохоос Улаанбаатар хотод бол бүгд л нэг л тариф. Дүүргээс хамаараад өөр байна гэж байх уу? Байхгүй. Тийм үү. За, ус тасрах, зэвтэй ус гарах гэх мэт тохиолдлуудад бид хамгийн дөрөнд контор руу ханддаг. За, таны бодлоор хувийн конторууд одоо энэ устай холбоотой ажил үйлчлэгийг бас яг сайн гүйцэтгэж чадж гин үү? Хувийн конторуудад одоо хяналт тавьдаг байгууллага хаанах юм бол ер нь хяналт тавих нь тэгээ нөөц тусгай шүүрэл болгож байгаа. Зохицуулах орнууд маань л хяналтаа тавь. Түүнээс бид нар бол хувийн конторт хяналт тавихгүй. Мэдээж ус тасраад байх юм бол контортой хандах нь бол зөв. Зэвтэй ус гараад байвал хариуцсан контортой хандах нь зөв. Тухайн конторын ажилчид, инженер техникийн ажилтнууд нь үзэж шалгаад юунаас болоод одоо зэвтэй ус гараад байгаа нь тий ямар шалтгааны улмаас ус тасраад байгаа ингээд тэрэн дээрээ засвар үйлчилгээ хийгээд найдвартай байдлаар хангах чухал. Зөв. Энэ дээр яг бас л манай нэг одоо ч ингээл бүл орон сууцны хотхнууд нэг нүүр ном дотор нэг групптэй болчихсон мэдээлэл хуваалцдаг болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр яг тэр групп дээр л болсон нэг яриа л да. Жишээ нь манай хүш хотхны конторыг сайн ажилтдаг гинэ. Тэгээ нэг иргэн санал тавьж байгаа. Одоо тэгээ нөө өөрийнхөө манайх бол говийн контортой. Тэгээ нөө тэр контортой бас зарим нь сэтгэл хангалуун биш. Тэгээл нөгөө дуудлага өгөхөөр ирэхгүй байна. Дахин ирүүлж ийн энэ төргээл бас нэг нэлээд санал шүүмжлэлүүд өрнөдөг шүү дээ. Тэгээ одоо болдог бол тэр нөгөө хажуугийн хөрш хотхны контор хэлж байгаа. Тэднийхстэй аюу сайн шуурхай ажиллаад байна. Яагаад тэр нөгөө 100 автомашины гараж аюу удаа хугацаагаар усан тавцсан байхгүй. Ер нь л 100 болгон л тэгдэг нэг тийм ингээ ерөөсөө яагаад шийдэж чаддгүй юм мэдгүй бас ингээ урагшаага тэр хаан улсын хотхнуудад ер нь нийтлэг зовлон байгаад шүү дээ. 100 болохоор ингээд машин гараж усан тавччаад идэг. Тэгээ яг зэрэгэлдээ хотхон нь болохоор тийм биш асуудлаа шийдсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо болдог бол тэдний контороо үйлчлүүлж болтгүй юм уу? Бид нар одоо ямар хэцүү юм бэ? Заавал эднэртэй ингэж хил ам хэрүүл тэмцэл хийж яхаар гэсэн санал гараадсан байхгүй. Тэгэхээр одоо биднэрт тийм боломж харамсалтай байхгүй байгаа юм те. Би энэ контороор үйлчлүүлмээр байна гэдэг. Яг нь санал гомдлоо байвал тэгээд нөгөө зохицуулах оронд л хандах баг та. Тий. Байр оршин суугчдаа суугтайгаа хамтраад ч юм уу те. Тэр гараж дус хоримтлагдаад үсээд байгаа ямар шалтгаан байгаа тэрийг л олох хэрэгтэй л те. Яг одоо инженерийн шугамсэлжийн усны алдагдал байна уу? Хөрсний ус байна уу? Юу байна? Тэрийг тодруулах шаардлага. За, цахилгааны төлбөрийг Улаанбаатар цахилгаан түгээх станцаас одоо шууд бидэн рүү хэмжлэгээ, за мессежээр, мэйлээр гээл бүр өста бүхэл арга замаар явуулж гин те. За, усны төлбөрийн мэдээллийг бол бид нар нөгөө тоолорын заалтыг хөргүүдээс бүр нэг бүрчлэн
цуглуулж байгаа тий. Тэгэхээр энэ усны толрын заалт цуглуулагч гэж нэрлэж яваа та бүхэн бүрийг энэ хүмүүс ажилтдаг юм биш үү тий. Зөвхөн заалт борлуулалтын байцаагч нар тоолрын заалтаа. Зөв. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд айлуудаар яваал. За яг одоо нэг бүр хаалга тогшоод аливаа заалтаа өгч гих тохиолдлууд байхын заримдаа зүгээр нэг цаас бичээд наачаад явцсан ч тохиолдлууд байгаад байгаа юм те. Энэ нэг тийм айгүй цаг алдсан нэг тийм бүтээмжгүй ажил юм шиг санагдаад байгаа байхгүй. Энийг одоо жоохон автоматжуулах те. Тэр мэдээллийг ингэж нэг хүн ингээл айлын хаалга тогшиж явдгаар арай өөр арга боломж байдгийн болов одоо та бүхэн судалж байгаа юу? Манай дээр бэлэр цэг UB конторцыг юм ингээд платформ одоо хөгжүүлсэн хэрэгжүүлээд ер нь бол явж байгаа. Айлуудын мэдээллүүд бол ороо явж байгаа. Айлуудаа сард 2 удаа мессеж мэдээг нь бол хүргэж байгаа. За айлууд тэр айл болгонд одоо код байгаа нэвтрэх нэр байгаа. Тэрүүгээрээ ороод өөрийнхөө хэрэглээнүүдийг хянах боломжтой. Миний байрны мөнгөн дээр одоо түрүүн танаа байрны мөнгө их гарсан гэж штэ. Тэр нь тэгэхээр одоо халаалтын хэдэн төгрөг гарсан, усан дээр нь одоо халуун ус нь хэдэн метр куб гарсан, хэдэн төгрөг болсон ч гэдэг юм уу. Өөр засвар үйлчилгээний хэдэн төгрөг гарсан байна ч гэдэг юм уу. Тэр дэлгэрэнгүй мэдээллүүдээ ер нь бол авах боломжтой. Айлууд тэрийг бол хэрэглээ явж байгаа. Явж байгаа хөвшил болоогүй байна. Тий. Айлуудын хаалган дээр нөгөө нэг мэдээлэл наадаг шүү дээ. Тэр бас яг бас 100% бол тасраагүй байгаа. Яа тэгэхээр тэрийг хүлээдэг айлууд бас байгаад байгаа. Мэдээлэл авч ижил төлдөг. Тийм айлууд бас байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ мэн жигдрээд ирэхээр угаасаа цаалт наахаа болж байна. Тийм үү, хизээ жигдэн гэж та бүхэн үзэж байна. За одоо яг манай дээр бол 3 сар гарan хэрэгжиж явж байгаа. За яг манай салбарын хувьд гэх юм бол нэг 50 орчим хувь бол яг айлууд хэрэглээд хэвшсэн байна. Бас 50% гэдэг чинь өндөр үзүүлэлт. Одоо нэг үлдсэн 50%-ийг хэвшчихвэл болох гээд байна. Хэрэглэгчийн одоо бас нөгөө хэрэглэх дадал хэвшил бас нөлөөлнө л дөө. Зөв. Тэгээд бүр бас хөгжүүлэлт нь ч бас явж байна. Тэгээ бүр одоо 100% хөгжүүлэлт нь болох юм бол тоолрын заалтаа бас тэр платформоор өөрсдөө өгч гэнэ. Тэгэх юм бол одоо айлаар явж тоолрын заалтаа авах шаардлагагүй болно гэсэн үг. Зөв. Одоо ч ингээд нөгөө бүхэл үйлчлэгээ ажил ингээд цахимжаад хүмүүс яг ийм боломж байдаг шүү, ийм шийдэл байдаг шүү гэвэл одоо бүгдээрээ л ингээд утаснасаа зургийг авал явуулждаг юм. Сарцсангуй нэг тийм шинэ үйлчлэгээ юмд нэг манайхан түүртэй байх нь багасчиж цахимжуулаад автоматжуулах тусам иргэд бол харин ч айгүй эргээр нааштайгаар хүлээж аваад байдаг болсон болохоор энэ шийдэл бол нэвтрэх боломжтой юм байна л да. За тоолборын зөв. Энэ гэхдээ зөвхөн танаа дээр байна уу? Манай орон сууц нийтэйч удирдах газар юм чинь. Гэдэг чинь нийслэлийн хэмжээ гэсэн үг тий. Зөв. Айл дүүрэг хороонд амьдардагаас үл хамааран таны сая хэлсэн сайт руу бид нар нэвтрээд орчих хэрэгтэй юм биш үү тий. За тэр тоолборын заалт цуглуулгатай холбоотой бас ингээд та бүхний ажилд баггүй өндрөл гараад байдаг юм байна. Тэгэхээр яг одоо манай гэр гээд хэд чинь жишээлбэл одоо нойлынхоо өрөөний тэр доор бас л ингээд нэлээд доор л байх жишээ нь тий. Тэнгүү зарим айлд бол бүр ингээд тавилганых нь хараар энэ байгаад байт юм биш үү. Тэгэхээр энэ одоо барилгын компаниудад нэгдсэн стандарт байхгүй тий. Уг нь бол бүр гэр дотор нь биш гадаа нь ээж ивэл та нарын ажлыг бас их хөнгөвчлөх тий болов уу? Ер нь тоолуур бол одоо заалт авч байгаа хүн чөлөөтэй нэвтрээд хараад тий авах үзэгдэх орчинд тавигдах хэвээр. Тэгэхээр тухайн байрны шовн сүлжээ яаж явж байгаагаас хамаарал энэ тэнд байрлал янз бүрийн байрлалд тавигдаад байх шиг байгаа юм. За хуучны орон сууцнд бол тэгэл аль боломжтой байрлалдаа тавьсан байгаа байдаг. Тэр нь болохоор одоо бас байрны хажууд ч юм уу, нойлын хажууд ч юм уу, зарим тохиолдолд цаана энэ төр тавигдсан байдаг л да. Тэр заалтыг авах гэхэд бол бас хэцүү. Наавар цаавар нь орно. Тийм хөндөрлүүд бол байна. Сүүлийн шинэ орон сууцнуудад яг хайрцагт хийцэн байгаа шүү дээ. Байрны өрөөнд нь ч юм уу, коридорт нь ч юм уу. Манай бол тийм хайрцаг гэдэг байхгүй. Яг холын зарим нь иргэл байгаа. Зарим нь бол хайрцагт энэ төр бас хийчихэд байгаа л да. Тэр нь бол болж байгаа. Бүр одоо ашиглаж байгууллагын хувьд хүсгэд коридорто хайрцаглаа тавьчвал бүрсэн. Тэгэхээр одоо барилгын компаниуд манаас тэрэн дээрээ зураг төсөл дээрээ бас тэгээ тусгаад өгвөл бүр л одоо сайн да.
Тийм үү. За та бүхний болон конторуудын ажлыг хөнгөвчлөхийн тулд орон сууцны барилгын стандартыг хэрхэн өөрчлөх ёстой вэ? Энэ саяын асуудал уу? Одоо яг ямар стандарт вэ гэм бол? За саяных дээр болохоор яг усны тоолрыг түрүүн би хэлсэн шиг яг л нөгөө заалтыг харж болох үйц. Ажилтаа ирээд засвар үйлчилгээ хийх болох үйц. За хэмжээтэй л тавина гэл заасан баг. Түүнээс одоо яг коридорт ч юм уу те яг байрны өрөөнд ч гэдэг юм уу тэгж ол заагаагүй байгаа. Тэгэхээр энэ бол одоо барилгын зураг төсөл боловсруулж байгаа хүмүүс маань л ер нь бол яг ашиглагч байгууллага болон тухайн орон сууцнд амьдрах хүмүүсийнхаа эрх ашигыг бодож байгаа бол зөв төлөвлөх асуудал байгаа юм л да. Нэг бол яг хайрцагт хийнэл гэсэн байгаа. Тэгээд хайрцагны хэмжээ бас зааж өгч болох юм тий. Тэгэхгүй бол зарим байрнууд одоо энэ бичгийн цааш шиг жижиг хайрцагт 2 тоолуур нь ингээ яг онгойлоход бол харагдаж байна. Тэнд гэмтэл гарлаа гэхэд хүний бараг гар орж түлхүүр эргүүлэх боломжгүй хэмжээнд бас жижигхэн хайрцаг марцагт хийцэн байдаг л та. Тэгээ одоо яг зарим тоолуур чинь за яг тоо нөгөө зарим айлууд жишээлбэл эзгүй энэ төр байх тохиолдолд заавал нөгөө тухайн айл руу орж ийж засах энэ төр шаардлагатай болно. Тэгээ хэрвээ одоо мэдгүй тоолуур нь гаднаа энэ төр байвал зөө гэрлүү нөхгүй орцонд нь засчих энэ төр боломж байх уу? Зарим төрлийн засварыг бол байна. Сая сүүлийн нэг шинэ байр манад ашиглалтаа өгсөн. Тэднийх бол айгүй зөв шийдэлтэй барилга байлээ. Яг коридортой тусгай техникийн яг өөрөөтэй тэр босоо шогон тоолуур хэсэгтээ ингээ өөрөө гаргацсан. Тэгээд тэр нь зай багтаамж хайрцагныхан зай багтаамж нь хүртэл хангалттай тийм засвар үйлчилгээ саадгүй хийх боломжтой болчихж байгаа. Тоолуур нь одоо далд хэрнээ яг заалт нь харагдаг түрүүний миний хэлсэн шиг те тэгсэрний шоом сүлжээний ил биш засвар үйлчилгээ хийх боломжгүй болохоор нөгөө хайрцгийг томруулж ухна. Тэгэхээр айлын хан нураах болно. Асуудлууд үүснэ. Эргээд нөгөөтгөө хинэн засах уу гэд ингээд хүндрэлүүд бас үүсдэг байхгүй юу? Ялангуяа одоо дөнгөж ашиглалтанд орсон шинэ орон сууц центр байгаа тохиолдолд бол хүмүүс тэгж бэлтаага нуруулах их дургүй л байдаг та тий их дургүй байдаг. Гэтэ тэр одоо яалтчгүй ус алдаа доод айлд нь охирол учраад байгаа тохиолдолд тэр гэмтлийг засварлахаас өөр аргагүй болно. Нийтийн байранд амьдарч байгаа учраас. Зөв та бүхэн одоо энэ стандарт хэмжил зүүн газар барилгат байгуулалтын яам энтерлүү албан бичиг явуулаад ингээд хандаж үзчихсэн үү та бүхэн одоо ингээд стандартаа ингээд өөрчлөөч. Тэгвэл одоо бидний ажлыг ингэж хөнгөвчилж ингэж бүтээмж нэмэгдэх гээд байна. Иргэдийн ч гэсэн тав тухтай байдал тус ийм эерэг үзүүлэлттэй гэдэг нэг байгууллагуудын л хамтын ажиллагаа юм байна шүү дээ тий ер нь бол. Ер нь яг дээд газруудаас санал энтер авдаг л да. Тэрэн дээр нь бол тэгэл саналаа бичээл өгөөл явуулдаг. Гэхдээ хэрэгжихгүй л байгаа юм тий. Доогоор л яг өөрчлөгдсөн юм бол байхгүй л байгаа. 10,000 өрхөд одоо энэ халан хүйтэн ус одоо түгээх нөгөө бохор усыг татан зайлуулах гэдэг. Тэгээд дээрэс нь дулаан бас хангамж чинь бас та бүхний ажлын хүрээнд багтж байгаа шүү дээ. Тэгээд тэр эдгээр үйлчлэгийг жишээлбэл үзүүлэхийн тулд танай хэрэглэгчдэд үйлчлэх төв хоёр чинь хичнээн хүн ажиллаж байна өдөр бүр. За манайх ер нь бол 66 орон тоотой. Одоогоор нэг 63 хүн байгаа. Тийм уг нь бол яг л ажиллах норм стандартаараа байгаа юу? Эсвэл бас л нөгөө хүний нөөцийн хомсдол энэ төр гэл бага байна уу? 10,000 хүнд одоо яг энэ үйлчлэгийг хэдэн хүн өргөх заалт байдгийг. Одоо бидний тооцоолсноор сая бас орон тооны санал дээр авсан л да. Тэрэн дээр бол одоо сүүлийн үед шинэ байрууд ирээд байгаа болохоор бас ажилтныхаа тоог нэмэх саналаа бол явуулсан л байна. Зөв тий. Одоо нэг засварчин 2 борлуулалтын байцаагч гэдэг юм уу тий. Шинэ байрууд баригдах тусмал та нарын ажлын мэтгэл тий. Одоо нөгөө байр бодлож авахдаа юуг анхаарах вэ гэдэл зөвлөгөөнүүд их байдаг шүү дээ тий. За үйл хөдлөлийнхөө хуулийн салбарын энэ их хөгдөг. За танай салбарын одоо та жишээлбэл одоо манай энэ уншигч үзэгчдэд одоо за бүр цоо шинээр ашиглалтанд орсон ч вэ? Эсвэл ингээд ашиглалтанд ороод удцсан ч юм уу ингээд байрлал хүн шинээр нүүж орох гэж судалчий гэж бодъё тий. Та бүхэн одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Тухайн байрныхаа ус дулаан хаанаас хангагддгийг тий манай байрны одоо мэдээж байр авах гэж байгаа тухайн байрныхаа насжилтыг бол харсан л байгаа л та. Энэ одоо ашиглалтанд ороод хэдэн жил болцсон гэдгээ бол мэдээж хамгийн түрүүнд л авч байгаа. Тэрийг дагаад энэ шогом сүлжээний ер нь
хэрийн болоо ашиглагч байгууллагаас нь бас нэг асуучвал зүгээр контороос. Дээрээс нь сөөхий үйл ажиллагаа нь сайн юм уу, муу юм уу? Тэрийг бас нэг асуугаалаа олцсон зүгээр. Сөөхий үйл ажиллагаанаас бас нөлөөлнө л дөө. Дундын эзэмшлийн шугамсүүлжээ гэдэг тэр байран дээр бас нэг хэсэг сөөхий одоо шугамсүүлжээ байгаа эзэмшлийн. Тийм. Үйл ажиллагаа таарахын сөөхүүд бол дундын эзэмшлийн шугамсүүлжийн дээр засвар үйлчилгээ хийгээгүй асуудалтай л гэдэг. Үйл ажиллагааны сайн сөөх бол ер нь ол сайн л гэдэг. Бас бидний ажилд хүртэл айгүй их тэмтэй байдаг байхгүй. Зөв. Сөөгчийн төлөв ерөөсөө хүн цэвэрлэгээ, лифтийн тэрэг бол бас хариуцдаг юм байна. Хариуцахгүй. Одоо тухайн байрны айл өрхүүдийн одоо магистрат шугам, дундын эзэмшлийн шугам гэж байдаг байхгүй. Одоо гаражийн дээгүүр ингээл явж идэг шүү дээ. Нэг бол подолд явж идэг хэвтэй чиглэлийн тараалтын шугамууд тэдрийг хэлж байгаа. Тэдний засвар үйлчилгээ гэхээр одоо яг ямар засвар үйлчилгээ хийх ёстой юм? Одоо сөөх ямар ажил хийх? Тухайн дундын эзэмшлийн шугамс үлжийн дээрх хаалт арматурууд за гэмтэлтэй шугам байл тэрийгээ солино. Одоо хаагдаж нэгдэхгүй одоо гаццсан хаалтууд бийж болно шүү дээ. Тэгвэл тэдрийгээ солино гэх мэтчлэн ажлууд байна. Бидний яг зүгээр нэг хоорондоо ярьдаг юм нь бол за ер нь байр авах бол өвлөл авсан зүгээр дээ. Ядчил парны хэрсэн хаалтыг ороо мэдчихэж штэ гэл нэг зүгээр нэг юм амд амжсан яриа байгаад идэх шүү дээ. Тэгэхээр ингээд харахад ингээд хичнээн гой засвар энэ төр хийчихсэн сайхан боловчиг одоо усан тасраад л байдаг. Эсвэл нэг хаал усан зэвтэй гаддаг энэ төр гэх мэт асуудлууд байвал тэгэл яаж ямар ойлгох байх тийм. Тэгээ тэрийг тодруулахын тулд энэ хавийн хариуцсан контор нь юу юм бол гэдгийг судлаад тэр лөө асуугаад манай энэ байр юу ямар вэ гэдгийг бас нэг асуучвал зүгээр. Уцтад асуугаад хэлж өгөх үү та нэг конторын? Ер нь хэлээл. За та нөгөө хэрэглэгчдэд үйлчлэх төв хоёрын алах инженер гэдэг чинь те яг та яг өөрөө хийдэг ажлыг жаахан дэлгэрүүлээд яриач та одоо тэгэхээр нөгөө бусад инженеруудад засвар үйлчлэгээ хийдэг ажилтнуудынхаа багийг хариуцдаг гэсэн үг. За манайх бол за дулааны инженер, усны инженер, цахилгааны инженер, за засвар үйлчилгээний хэсгийн инженерүүд байна. За манайх бол 3 хэсгийн инженертэй. Одоо ээлжийн дөрвөн инженер. За тэгээ хаптай. Ген инженерүүдийнхаа өдөр тутмын үйл ажиллагаан дээр нь ер нь мэрэгжлийн чиглэл заавар зөвлөгөө өгнө хянана хийж үздэг ажил дээр нь зарим нь хамтарч хийн. За тэгээ өдөр тутмдаа мэдээ судалгаа гарах ёстой бол гарна. Дэд байгууллагуудаас бас мэдээ судалгаанууд аван тэдрийг гаргаж явуулна. За гомдолтой одоо тоног төхөөрөмж нь гэмтэлтэй ч юм уу тийм асуудлууд гарвал тухай бүрт нь очиж үзнэ. Тэрнээс гадна бид нар бас нөгөө баг чадлын услаан дамжуулах төвүүд гэж бидэд яриад байгаа л да. Доороо халаалт халуун усны согс төхөөрөмжтэй дээрээ орон сууцсан байж байгаа шүү дээ. Байр болгон одоо бараг тустай тийм байгаа. Тэгэхээр тэр баг чадлын услаан дамжуулах төвүүдэд хариуцдаг болохоор тэдний хаагуурм тохируулга за тоноглолуудын хэвийн нэвтртэй ажиллагааг ер нь бол хангаж ажилладаг. За тэгвэл бас офс дээрч суун гадуурч бас явна. Нөхцөл байдалтай бас яг өөрөө очиж бичиж танилцах шаардлага бас гардаг юм байна тийм. Тухайн одоо салбар дээр болж байгаа инженерийн үйл ажиллагаатай холбоотой бүхэл асуудалд оролцож ажиллана. За одоо төгсгөлт нь би танаас нэг юм асуугаад тэгээ хоёлаа ярилцлага дуусна. Одоо ингээ 2026 он гараад удаагүй юм тий. Тэгэхээр одоо энэ оны танай одоо хэрэглэгчдэд үйлчлэх төв хоёрын одоо тэр ажлын төлөвлөгөөгөө та танилцуулж байна. За 26 онд бид нар бол яг инженер техникийн үйл ажиллагааныхаа хувьд шүү дээ. Их урсгал засвараа төлөвлөгөөг бол гаргаад төлөвлөгөөний саналаа бол удирдах газар руугаа явуулдаг. Тэрийг бол явуулчихсан байж байна. Тэгээд батлагдаад бид нар одоо авраас эхлээд засварууд маань хийгдээд явна. Тэгэхээр ер нь бол жил болгон их урсгал засвараараа өөрсдийнхөө хариуцсан байрны инженерийн шугамсүүлжээ тоноглолууд дээр засвар шинжилэлүүдээ байнга хийж явж явах хэрэгтэй. Тэр шугамсүүлжээ тоноглолыг гэмтэл гаргахгүй хэвийн найдвартай байх. Тэр ажиллагааг л хангаж ажиллах хэрэгтэй л доо. Тэрний дагуу засварууд маань хийгдээд явна. Бидний бол нөгөө сар болгон төлж байгаа тэр ус дулааны төлбөр дээр бол тэр их засварч гэдэг юм уу урсгал засварын төлбөр энэ төр гэж бол орж ирдэггүй шүү дээ. Засваруудын тэгээд төлбөрийг хаанаас гаргадаг юм? Манай хувьд бол орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байж байгаа.
Тэгэхээр бид нэр өөрсдөө хийдгээл гэсэн үг. Нислэс гэсэн үг тийм. Нислэлийн өмчин дээр аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар гэхээр одоо нөө илтгэлийн зардлаараа засвараа гэдэг юм байна гэсэн. Одоо энэ жилийн засвар дээр их засвар жишээлбэл одоо та бүхний хариуцж байгаа 10,000 өрхийн хичнээн өрхийнх нь байранд хийгдв. 10,000 өрх маань одоо нэг 150 гаруй байранд л хуваагдаж байгаа юм л да. Тэгээд тэр ер нь 30-40% тай байрууд дээр бол урсгал засварууд бол байнга хийгдэт явна. За мэдээж одоо нэтлэн тэрний өмнөх жилийн тэр одоо бүх шугам сүлжээ тоноглол нь хэвээ ажиллаж байгаа байран дээр бол их хэмжээний засвар хийхгүй. Тухайн үед нь асуудлуудын шийдэл. Голдуу хууч орон сууцны байрууд янз бүр тийм. Хуучин орон сууцнууд дээр манайх бол хойлогч үзлүүдэд өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд ер нь үе шаттай шинжилээд солилцсон байж байгаа. Зүг тэгвэл одоо бидний мэддгүү нөгөө бидний халааснаас гартгүй бид нар төлдөггүй атлаа бидний одоо нөгөө амьдарч байгаа байрны одоо тэр ус дулаантай холбоотой үйлчлэгээний өөр бас бус зардлуудаас баггүй гардыг юм байна тий. Засварын зардлууд бол гарч байна. Тэр дунджаар одоо ямар байх вэ? Зөвхөн одоо энэ урсгал засвар, их засвар гэдэг дээр танай одоо зөвхөн танай төвийн жишээлбэл нэг жилийн зардал нь ойролцоогоор. За манай төвийнх чинь өнгөрсөн жилд их засвар нэг 50 гаруй сая төгрөг хийсэн. Зөвхөн та өөрсдөө танай инженерүүд өөрсдөө юм. Хийхээгээ бид нар бол өөрсдөө юм. За 2025 онд манай төв бол их засвараар 59 сая төгрөгийн 9 нэр төрлийн ажил. За 70 сая төгрөгийн 20 нэр төрлийн ажил хийсэн байна. Энэ онд бас л яг энэ хэмжээний ажлууд хийхэр төрөвсөн байгаа юу та бүхэн? Тийм. Тэгсэн байна. Одоо ингэдэг юм уу энэ их засвар болон урсгал засвар энэ тэрийг одоо яг тухайн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн л инженер техникийн ажилтнууд л хийх үү? Эсвэл одоо ингээд сэлгэж ажиллах энэ төр юм гэж юм байх уу? Манай төвийн ажилчид өөрсдөө хийн. Өөрсдөө өөр дүүрэг хороол дээр очиж одоо хэрвээ шаардлага гарвал их засвар урсгал засварыг нь хийх мэх гэдэг ч юм уу. Одоо ингээд нөгөө та бүхэн чинь толгой чинь нийслэлийн нэг ос навг гэж байгуулга байдаг шүү дээ. Тэгэхгүй яг л өөрөөсөө Яг хайрласан. их урсгал засварын үед бол тэхгүй. Жишээлх юм бол 13 дугаар бол нөгөө сэлб голын нэг үеэрлээд яг энэ байрлал энэ хаваар нэг баг байруу тусан тавцар тэр тохиолдолд бол манайх бүгдөө энд ажилласан байна. Тийм үү. Одоо энд ажиллахаараа яг нөгөө ус шахах барих. Тийм одоо нөгөө техникийн давхруудтайгаа уснуудыг саруулна. Тэгээ тоног төхөөрөмж нь насаас тоног цахилгааны шийдүүд усан тавцсан байгаа шүү дээ. Тэгэхээр усыг саруулж уснаас усгүй болгоо. Тэгээ дээрэс нь тоноглолоодаа засаж сэлбэх хатааж эргээд одоо хэвээ ажиллагааг нь хангах зэргийн засах ажлууд хийгдэнэ гэсэн үг. Тийм. За төсвөлт нь та одоо манай нөгөө иргэдэд хандаж зөвлөгөө өгөөч. Одоо бид нар чинь оршин суугч бидний өөрсдийн бас нэг үүрэг хариуцлага гэж байгаа тийм ээ. Бидний нөгөө хэрэглээнээс те дадал хөвшлээс бас нэг хамаарат эвдэх барих одоо бүглэрэх тагларах гэдэл асуудлууд үүсээд байгаа шүү дээ тийм. Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь орон сууцнд амьдарч байгаа хүн бол инженерийн шугам сүлжээ, сантехникийн хэрэгсэлтэйгээ маш зүү зохистой харьцах ёстой гэж бол ойлгодог. Жишээ нь одоо хог хаягдлаа ч юм уу 0 руу хийгээл урсгачдаг. Тэгээ салбитэг 0 руу хийгээл урсгачдаг. 0-ын цаас бол байнга 0 руу хийж урсгана. Эдрээ энэс шалтгаалаад одоо яг одоо танаа байрны доотлын гаражт ч юм уу нэг бол танаа бохирын шугам ч юм уу бүглэрнэ. За энд цаашлаа тухайн байрны гадна худагт нь бүглэрэлт үүсгэн. Тэгэхээр байраараа одоо усан хязгаарлуулах юм эрсдэлт орж байгаа байхгүй. Тэгээ тэр нь цаашлаа явахаар одоо цэвэрлэх байгууламж дээр ахуй хог хаягдлаа айгүй хэрж ийн гэж яриад байгаа шүү дээ. Тэр байдал үүсдэг гэсэн үг. Дээрээс нь халуун усны шугамаа, хүт усны шугамаа тэ мэддэг байх хэрэгтэй. Манай шугам хаанаас ирээд хаана үдийн, яаж явдیں۔ Энэ одоо аваарын хаалтыг хаахаар яадیں тэ тэрийг жоохон мэдлэг хэрэгтэй байгаад байдаг. Хамгийн ихэнд одоо карантинаас ус алтлаа гэхэд оршин суугч аваарынхаа хаалтыг өөрөө хаачих боломжтой байхгүй юу? Гэр дотор нь байгаа.
За үнэхээр одоо их хэмжээний ус алдаад орох нөхцөлгүй байгаа юм бол бас доорн ташраар нь хаана л та харалтай айлдна. Яг наад захын тийм мэдлүүд бас хэрэгтэй. Дээрээс нь орон сууцны тухай хууль, өөрийнхөө амьдрах орчин, энэ барилгатай холбоотой сүүхийн хууль ч юм уу тий дундын эзэмшлийн тухай хууль гэх мэт одоо амьдарч байгаа орчин нөхцөлтэй нь холбоотой хуулиудыг бас нэг уншаад үзчихвэл зүгээр санагдаад байдаг. Зүг. Аваарын яг бид нар ингээд нөгөө шинэ байранд орохоор бас ингээд бид нар тийч хэлж өгдөг шүү дээ. За аваарын хаалт чи энэ шүү, энэ нь халуун усны шүү, энэ хүүтэн усны шүү өнтер гэж бас биднэрт зөвлөгөө нөгөө барилгын компаниуд өгөхтэй юм болов уу одоо шинэ байрууд бол тосгооргүй байдаг шүү дээ. Зүгээр ингээд нөгөө шумнууд нь ханаас шууд гарч ирээ хаалт тавьсан. Айлууд өөрсдөө уянгаа тосгороо галтгооны тавилгаа хийлгэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэрийгэ холбохын тулд хариуцсан одоо сантигийн контороос сантигийн засварчин ч юм уу дуудаад хийлгэж байгаа хаа л да. Эсвэл одоо янз бүрийн одоо мэрэгжлийн хүн ч юм уу энэ тэндээс бас тий авчирч хийлгэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс бас асууж болно. За ингүүл яах вэ, тэгвэл яах вэ? Энэ нь юу вэ? Тэр нь юу вэ гэдгээс асуугаад мэдээлэл авчиж юу нь болно л доо. За ойлголоо. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр энэ удаадаа бид орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчид төвлөрчлөх төв 2-ын ахлах инженер за Дайрын Матай ярилцлаа.